За сайн байцгаана уу, та нарт орой мэндийг хүргэе. Номтой болог пэйжүүдийн сүнслэг мэдлэгийн өрөөнөөс номтой болгын админ модератор багш Мишка мэдчилж байна. За өнөөдөр бас өнөө орой та нартай гоё халуухан сэдвээр лайв буюу сүнслэг энергийн задрагаа тайлсан. Сайн явж ирсэн үү? Сайн сайхан ихтэй эзтэй гинэ. Өчигдөр орой лайваараа Солонгост болсон, Сөүлд болсон сайн сайхнаа ярьсан байгаа шүү. Сайн сайхан ихтэй сайс үнэхээр гоё байсан талаараа өчигдөр бас лайв хийсэн байгаа. За өнөөдөр бас ийм сонирхолтой. Ер нь бол ингээд нэг он дуусж яхад тухайн оны ингээд шилжилт мөчлөг дуусж байгаа үед нь бид нар тухайн онд нэг мэдээд энергийн задрагаа өөрийн тарих толгоондоо хийжүүл зүгээр юм уу гэж бодсон сэдвүүдээрээ нэлээд ойр ойрхон лайв хийдэг. За яг тэр эрчим хүч онгод одоо энерги мэн ороод гэдэг шиг тий. За өнөөдөр бас би та нартай Аз жаргалтай мөнгө, Аз жаргалгүй мөнгө буюу ер нь ингээд хүмүүс ажил хийгээл мөнгө олоод байдаг. Энэ мөнгө нэг одоо гараар орж ирэл нөгөө гараар гараад байдаг. Тогтвортой болгох өсгөн гэдэг нь бол маш хэцүү одоо зүйл болоод болж байгаа шүү дээ бидний одоо хувьд яагаад ийм зүйл болоод идэм бэ гэдэг талаар та нартай өнөөдөр би энергийн задрагаа хийж тайлбарлаж өгье юу гэж бодсон юм аа. За тэгээд яг л өмнө нь ингээд лайв хичээл хийдэг байсныхаа дагуу дөрмийн дагуу гэдэг шиг те өөрийгөө эхлээд танилцуулъя. Сайн байцгаана уу? Яг одоо энэ лайвыг үзэж байгаа. За шиний нэг мөнх зүйлэгч орж ирсэн байна. Сайн уу? Орой минь би танаа баг охины чинь Солонгост үзээд үзлэг хийгээд бас амьдралынх нь энергийн задрагаануудыг нь тайлбарлаж өгсөн байгаа. За тэгээд яг таны залуугийн дүрийг харж байгаа юм шиг бүр үнэхээр усны тас шиг ижлэхэн царайтай үнэхээр хөөрхөн игдэд охин байдаг юм бэлээ. Тэгээ бас нэг жоохон анхаарал халамж хэрэгтэй байгаа юм бэлээ шүү гэж те хайр халамж анхаарал хэрэгтэй байгаа юм бэлээ. Тэ асуух юм гарвал над руу чатаар бичээд орж ирээд асууж болно. За өөрт нь бол би чатгаараа нэлээд сайн тайлбарласан байгаа. За орой минь сайн байцгаана уу монголчуудаа, намтай болгыг үздэг бүх үзэгч бүх даагч нартай энэ орой мэндийг хүргье. За та нартай өнөөдөр би маш гоё халуухан сэдвэр буюу сүнслэг энергийн задрагаа одоо тайлбарлаж өгье. Юу вэ гэхээр бидний амьдралд өдөр тутам мөнгө хэрэг болж байгаа. Тэгэхээр ирээдүйд орж ирэх мөнгөө ч гэсэн ер нь өнгөрсөнд олсон мөнгөнийхөө утга учирыг ч гэсэн олцгоо яг одоо байгаа мөнгөө ч гэсэн голохгүйгээр яг одоо байгаа мөнгөө яг юунд зарцуулах ёстой байдгийм бэ? Яаж чанартай, тогтвортой өсгөж дээшлүүлэх ёстой байдгийм бэ гэдгийг танилцуулъя. За яг одоо миний лайвыг үзэж байгаа бүх хүмүүстээ өөрийгөө танилцуулъя. За намайг Мишка гэж дуудаж болно. Би номтой болог пэйж үзс буюу энэ сүнслэг мэдлэгийн өрөөг одоо модераторлж чиглүүлж өөрийнхөө эрдэм мэдлэг мэдсэн, сурсан, олсон, ойлгосон бүхий л зүйлээ лайв хичээл болгож, видео бичлэг болгож, за постэр надаас юу л гарна шүлэгдөө. Юу л гарна тэр бүхнийгээ бусдтайгаа хуваалцаж өөрийн эрдэм мэдлэг сүнслэг одоо мэдээллүүдээ гэдэг шиг те сүнслэг мэдээлэл мэдлгүүдээ хуваалцлах тийм хүн байгаамаа. За тэгээд аурын энерги үздэг, амьдралын код гаргадаг. За мэдээж бяцлаглалын танхим хичээл, шалтгаангүй бяцлал хэмээх танхимын хичээлийг заадаг. За тэгээд энергийн засал хийдэг ийм ажлыг өөрийнхөө сүнсний зам, сүнсний аялал, сүнсний ажил болгоод явж байгаа юм хүн байгаа.
За тийм учраас өнөөдрийн бидний одоо сүнсний задаргаа хийгдэх сэдв бол мөнгөний тухай сэдв байгаа. За яагаад энэ сэдвийг сонгохоор болсон бэ гэхээр сайн ингээд Солонгост сөүлд ингээд амьдарч байгаа монголчуудынхаа энерги үзлэгийг үзсэн ч тэр монголчуудаа үзсэн ч тэр ер нь бүх хүмүүс ингээд мөнгө олохын төлөө амьдралаа сайжруулахын төлөө ингээд хичээдэг зүтгэдэг боловч нэг талаараа мөнгө орж ирээд нөгөө талаараа гараад ерөөсөө өсгөх, үржүүлэх улам илүү их болох тал дээр бид нарт ингээд асуудал бэрхшээл гарч ирдэг. За тэгээ нөгөө мөнгөний тоон ерөөсөө дээшилдэггүй те одоо нөгөө ажилтдаг хөдөлмөрлөлтөөр бол тэр бомтон болохоор их хөдөлмөрлөдөг ажилтдаг боловч ерөөсөө мөнгөний урсгалын дээшилж амьдралынх нь мөнгөний энерги нь доктортой болохгүй байна гэдэг зүйл ингэж гарч ирсэн. За тэгэхээр энэ зүйл дээр нэг юм мөнгө гэдэг энергийн зүйлийг эн чинь хараа мөнгө гэдэг зүйлийг бид нар эхлээд ойлгох хэрэгтэй байхгүй юу юм бэ гэдгийг ойлгочвол эн чинь эрчим энерги урсгал юм бэ гэдгийг ойлгочих юм бол бид нар зөв газраар нь оруулаад зөв газраар нь гаргаад гэдэг шиг те доктортой байлгах ухаанаа одоо ойлгох боломжтой болдог байхгүй юу. Тийм учраас би өнөөдөр та нартай мөнгө гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгийг хэдүүлээ ярилцаа дараа нь мөнгөө ямар зүйлүүд рүү шилжүүлснээр бидний мөнгө доктортой эрчим энерги урсгал нь дээшээ өсөх боломжтой вэ гэдгийг тайлбарлахыг хичээе. За надад ярих сэдв байна танд зам байна уу гэдэг шиг хэрэг та завтай байгаа бол энэ хөл аяа дуустал үзэрээ. За ингээд мөнгө гэдэг зүйлийг бид нар ингээд цаас те бидний ингээд ахуулаг материалын зүйлүүдийг шийдэх ёстой зүйл юм шиг боддог бол өөрөө мөнгө гэдэг чинь сургаалтай, өөрөө мөнгө гэдэг чинь эрчимтэй, өөрөө мөнгө гэдэг чинь чадвартай, үрждэг, урсдаг те урсаж алга болдог шиг урсаад ч ороод ирдэг юм одоо энергийн хөдөлгөөнд байдаг материалын зүйл гэдэг баггүй. За тэгэхээр мөнгөнд юм нэг 3 орон зай байх хэрэгтэй байдаг юм байна. Мөнгө гэдэг юм чинь зөв 3 орон зайд өөрөө энерги нь ингэж бүрэлдэж урсаж хөдөлж тэр энергийн одоо хөдөлгөөн дотроо байж ич бидний амьдрал тогтвортой буюу улам илүү өсөж хөгждөг юм байна. За юу гэсэн үг гэхээр та ингэж хүн болох ихээр танд нэг царай зус махан бий те сүнсэн бий тархин бий гэдэг нэг 3 юм байж ич та чи нэг бүрэн бүтэн хүн болох гэдэг штэ. Тэр шиг ер нь бүхэл зүйлийг би маш олон лайвуудаараа хэлж байгаа. Бүх зүйл энэ дэлхий дээр бүтэж байгаа бүх зүйл нэгдлээс буюу бүрдлээс бүтдэг юм аа. Нэгийнхэн гав ганцаархнаа бүтсэн зүйл гэж энэ дэлхийн ертөнцийн нэгийнхэн ширхэгч байдаггүй юм байна. Ямар нэгэн материалыг болон энерглэг зүйл энэ дэлхий дээр бүтэхдээ өөрөө бусад нэгдлүүдтэйгээр нийлжээж ингэж одоо нэг зүйл болдго юм аа. Яг тэрэн шиг мөнгө гэдэг бол эрчим хүчний урсгал. Мөнгө гэдэг нь бол эрчмийн урсгал учраас мөнгөнд өөрөө 3 зөв орон зай буюу 3 зүйл гэдэг зүйл рүү одоо тий амьдралынхаа 3 чухал зүйл рүү энэ мөнгийг зөв зохистой дистралалтай эмх замбраатай хуваарлж иж таны нөгөө мөнгө чинь одоо гараад байдаггүй урсаад байдаггүй үрждэг олсон хідэн цаас маань гэдэг шиг тий одоо үржиж буцаж урсан өсөж үржиж орж ирдэг байх нэ. За ингээр хэдүүлээ гол юмдаа орё. Ямар 3 зүйл рүү энэ мөнгө гэдэг зүйлийг өсгөж үржүүлж шилжүүлэх ёстой байдаг юм бэ? Мөнгөний зөв 3 орон зай гэдэг бол таны амьдралын цаашдын урт удаа тогтвортой байдлыг хариуцсан 3 зүйл байдаг. Нэгт нь эрүүл мэнд, хоёрт нь ирээдүйн зорилго, гуравт нь эрдэм мэдлэг гэдэг юм 3 зүйл бидний энэ амьдралын 3 одоо зөв орон зай болж өгдөг юм байна. За энэ 3 зөв орон зайдаа бид нар мөнгөө тогтвортойгоор одоо яг одоо хариуцлагатайгаар те зөв хуваарлахгүй бол энэ мөнгө маань өсөж үржихгүй юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр мөнгө гэдэг юм чи бид нар ингээл хичээж зүтгэж олж олсноо төр зүрийн зүйлүүдэд хвчлэл үрдэг юм байна л да. Төр зүрийн зүйл гэдэг нь өнөөдөр идээд хэсэг хугацаанд нэг цагийн дараа биднээс бохирдол болоод те ингээд гарч байгаа зүйлийг хилж гин өнөөдөр өмсөд маргааш сонирхолгүй болоод өмсөхгүй байгаа хувц сунрыг хилж гин те. Тэгэхээр ингээд эд материал буюу идэж уух зүйл, хоол хүнс, өдөр тутмынхаа аахар одоо сахар зүйлүүдэд мөнгөө үргэлээр энэ мөнгө маань өөрөө тогтвортой, чанартай мөнгө болж чаддгүй юм байна л та. Тийм учраас өдөр тутмын зүйлдээ үрнэ. Бид нар чи өдөр алга идж байгаа, ууж байгаа, амьсгалж байгаа юм чи мэдээж хэрэгтэй. Гэхдээ амьдралын дараагийнхаа энерги эрчим мөнгөний урсгалыг зөв байлгахын тулд бид нар 3 одоо орон зай руу мөнгөө шилжүүлж явах хэрэгтэй юм байна. За нэгт нь бол таны эрүүл мэнд. За юу вэ гэхээр та чи ажиллаад хөдөлмөрлөөд энэ мах цас яс гараараа одоо ажил төрлөө хийж байгаад энэ өөрийнхөө чадварыг гаргаж иж өөрийнхөө дотоод хүчээр энэ мөнгийг ямар нэгэн байдлаар олсон учраас энэ зүйл танд эрүүл мэнд гэдэг зүйл буюу таны махан бичийн мөнгийг олоход тусалсан байх нэ. За тийм учраас бид нар энэ эрчим буюу эрүүл мэндийнхаа эрчмийн хаалгыг нээх хэрэгтэй байдаг юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эрүүл
биеийнхаа эрүүл мэндэд анхаарад тухайн сарда олсон орлогоосоо тодорхой хэмжээний хувийг одоо тий эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй байдаг юм байна. Энэ нь бол витамин байж болж гин, эрдэс бодис шинжилгээ байж болж гин, эрүүл сайхан зөв хооллолт байж болж гин, дасгал хөдөлгөөн байж болж гин, бүш одоо шиж үзэг бүжиг юу гэдэг тий хүний биеийн ур чадрыг одоо хөгжүүлж чадах, бүтээллэх чадрыг өсгөж чадах юу л байна. Тэр бол одоо эрүүл мэндэд орж байгаа юм байна. Амьдралын энерги гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө амьдралын энерги гэдэг юмаа эрүүл мэндгүйгээр бид нар одоо идэх, хэрэглэх, мэдрэх боломжгүй шүү дээ, тийм учраас амьдралын энерги гэдэг зүйл рүү заавал номер 1-т зарцуулж явах хэрэгтэй юм байна л да. Бидний эрүүл бие бол эрчмийн хамгийн хүчтэй сав. Бид нар өөрөө эрүүл байх юм бол эрчим энерги өндөр байна, оюун мэдлэг маань хөгжих боломжтой, дотоод сүнслэг ур чадвар маань хөгжих боломжтой. Зардал гарсан ч тэр зардлаа буцаагаад авах буюу олох боломжтой байдаг бахны. За тэгэхээр хамгийн эхлээд бид нар мөнгөнийхөө олж байгаа орлогынхоо яг өнөөдөр байгаа жижигхэн мөнгө байсан ч бага мөнгө байсан ч хамаагүй голохгүйгээр тэр мөнгөө эрүүл мэндийн хэсэг гэж хувааж агаад эрүүл мэндэд тодорхой хэмжээний энергийг зарцуулах хэрэгтэй байдаг юм байна. Мөнгөнийхөө энергийг тийм үү. За хоёрт нь бид хүн гэдэг амьтан чи ирээдүйн зорилгогүй бол амьтдаас ямар ч ялгаа байхгүй. Бид нар ирээдүйн зорилго, ирээдүйн амьдрал та 5 жилийн дараа 10 жилийн дараа 20 жилийн дараа та ямар амьдарч явах юм бэ? 5 жилийн дараа ч гэсэндээ яг өнөөдрийн хороо байна гэж байхгүй шүү дээ, тодорхой хэмжээнд агцсан, дэвсчин, өссөн байхыг бид нар бүгдөө боддгоо. Энэ бол зөвөө, энэ бол одоо энергийн зорилго шүү дээ, Тэгэхээр ирээдүйн зорилго гэдэг имийг бид нар тогтоож ээж, бичж ээж, тэмдэглэж ээж, та надад хэлж ээж, би танд хэлж ээж, энэ нь хизээ нэгэн цагт энергийн одоо бүрдэл нь бий болохоор бэлжээдэг зүйл байдаг. Тэгэхээр энэ мөнгөний урсгал буюу таны олж байгаа мөнгнөөс ирээдүйн зорилго руугаа орон зай үүсгэх хэрэгтэй байт юм байна. Тодорхой хэмжээг та магадгүй ирээдүйн зорилготой нь одоо юу ч байж болно шүү дээ, Өөрийнхөө ирээдүйн зорилгоо амжилтанд хүрэх байт юм уу, юу байт юм. Эсвэл аяллаар явах гэж болно, бүтээл гаргах гэж болно. Ер нь л ингээл юм хүчтэй, идэвхтэй зүйлүүд рүү бол бид нар ингээл зорилгоо тогтоодог шүү дээ. Би ирээдүйд одоо айгүйх мөнгөтэй хүчтэй болсон байна гэдэг чинь хүчийг бид нар ингээд хүсээд байгаа зү За би ирээдүйд айгүй гоё хаустай болцсон байна. Бас л аюулгүй байх хүчийг бид нар өөрсөөсөө хүсэж байна. Тэгэхээр ирээдүйн зорилго руугаа тодорхой хэмжээний мөнгийг оруулах хэрэгтэй гэдэг юм байна. Энэ нь бол одоо ирээдүйд та юу хийх, зам орчин ямар явах юм, бизнесийн эхлэл байх юм уу, хүссэн амьдралынхаа зураглал буюу амьдрах орчноо бий болгох юм уу, за ирээдүйд хаалгаа нээх буюу одоо шинэ боломжуудыг автоматар өөртөө дуудах юу руугаа ч хамаагүй одоо мөнгөө шилжүүлснээрээ одоо үүлийн үрийн замаа тэгшлэнэ гэж юм байдаг байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр та өнөөдөр ингээд хэдийн ажил хийгээд хөдөлмөр хийгээд мөнгө олж байгаа ч гэсэндээ олсон мөнгө нь тодорхой хэмжээний нэг хүний карманаас гараад нэг хүний карманд орж байгаа энергийн шилжилж явагдаж байгаа болохоор энд тодорхой хэмжээний үеийн үр одоо бий болд юм байна л та. Тэгэхээр энэ үйл өөрийг тэгштгэхийн тулд бид нар ирээдүйн зорилго буюу би 10 жилийн дараа ийм хүн болцсон байна. 20 жилийн дараа би ийм юм бүтээсэн байна. Эннийхээ төлөө би энэ нэг мөнгө жоох ингээд одоо зарцуулах буюу орон зайд тэр ирээдүйн зорилгынхаа орон зай руу жоохон хадгалах хэрэгтэй байт юм байна, оруулах хэрэгтэй байт юм байна гэдгийг мэдчих хэрэгтэй байт юм байна. За тэгсэн чинь гуравт нь эрдэм мэдлэг гэдэг зүйл бол ингээд бас урсч идэг, шинчлэгдэж идэг, өсч идэг, биднээс ингээд бүр ингээд цацарч идэг тийм энерги урсгал байдаг юм байна. Ухамсар өснө. Хэрвээ эрдэм мэдлэг өсөх юм бол дотоод ухамсар бас өсч идэг. Тийм учраас эрдэм мэдлэгээ тэлэхэд одоо бид нар бас энэ олж байгаа орлогынхаа дээжээс буюу олж байгаа орлогоноос тодорхой хувийг өгж явах хэрэгтэй байт юм байна л та. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ эрдэм мэдлэг гэдэг зүйл тэлнэ гэдэг нь бид нар зөв шийдвэр гаргаж сурна. За мөн бид нар боломжийг таньж олж харж чадна. Амьдралд тань ямар боломж, ямар энерги, ямар урсгал, ямар аз жаргал байна гэдгийг олж харах боломжтой болно. Мөн энерги татах чадрыг өсгөдөг. Юу гэхээр эрдэмтэй, мэдлэгтэй, боловсралтай хүн чинь бусдын энергийг бусдыг өөртөө татна эцтэй. Та чи юм эрдэмтэй, мэдлэгтэй, боловсралтай, хүчтэй хүн татагдана гэхээс эрдэмгүй, мэдлэггүй, боловсралгүй хүмүүсээс бид нар зогтдаг эцтэй. Ямар хэцүү юм бэ? Цагийн гар эцтэй. Юм ярихаар ерөөсөө яриа нийлэхгүй, одоо сэтгэл нийлэхгүй ингэж ярьдаг штэ. Тэгэхээр чи бид нарт бусдыг өөртөө татах, бусдыг өөртөө ингэж уусгах өндөр ухамсар гэдэг бол ерөөсөө эрдэм мэдлэг, ухамсарын хүч байгаа шүү дээ, өндөр давтамжийг тэр ухамсарын хүч, энергийн хүч чинь хүний биеэс тархин дотор байх үедээ маш өндөр одоо давтамжийг өөрөөсөө ялгаруулж яддаг байхгүй. Тэгэхээр энэ өндөр давтамж гэдэг юм чинь одоо аяанда бусдыг өөртөө татдаг байхгүй, бусад хүмүүсийг өөртөө ингээд
та ингээд нэг эрдэм мэдлэгтэй, өндөр давтамжтай, боловсралтай хүнийг харахаар ингээд өөрөө ирэхгүй автаад те өөрөө ирэхгүй тэр хүний яриг сонсмаар санагдаад өөрөө ирэхгүй хажууд нь баймар санагдаад ингэдэгтэй яг адилхан гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр бид бүхэн таны мөнгө хэрвээ орж ирсэн ч гэсэн гараад байгаа бол таны амьдрал одоо ч гэсэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн доктортой төвшөнд очихгүй байгаа бол та мөнгө олдог шигэ буцаад өртөө амьдраад байгаа бол та энэ гурван зүйл рүү мөнгөө зөв зарцуулж оруулж чаддаг уу чаддгүй юу гэдгээ бодох цаг болсон байна. Мөн даже би яг адилхан бид бүгдөө яг адилхан би ч гэсэндээ одоо олсон орлогынхаа дээжээс ирээдүйн зорилго руугаа өөрөө шилжүүлж чадахгүй эрүүл мэнд рүүгээ шилжүүлж чадахгүй зүйлүүд надад зөндөө байдаг аахгүй юу. Мөнгө ажил төрөл хийн мэдээж мөнгөтэй болно гэсэн хэрнээ би эрүүл мэндэ ингээл айгуух цаашаа тавьдаг айгуух ядардаг те за тий айгуу уртцсан цагаар ажилдаг орой нэг хүмүүс бол сайхан унтаад амарч явах цагтаа бол би ч уншаа судлаа бичээ сууж идэг хүмүүсээ ажиллаж явах цагт нь яг л давхар ингээл зэрэг ажиллана тэгээд хүмүүсийн гэртээ арих цагаар нь бас өөр зүйл хийгээд ингээд явж идэг учраас миний одоо нөгөө өөрийн маань юм хичээл зүтгэл энэ ирээдүйн зорилго маань бол ерөөсөө энэ сүнслэг зүйлээ уншиж судалж явахдаа би хамгийн аз жаргалтай байдаг байхгүй хүнд зөвлөгөө өгөөд нэг зүйлийг олж мэдээд түүнийгээ ингээд нэг эрдэм мэдлэг болгоод яриа болгоод юм уу бичлэг болгоод юм уу лайв болгоод юм уу шүлэгдүү болгоод юм хамаагүй те өөрөөс ингээ ямар нэгэн зүйл бүтээл болгоод гаргаж байхдаа би хамгийн их аз жаргал хамгийн хүчийг мэдэрдэг учраас тэрэндээ ингээд илүү атчдаг гэх юм уу тэгэхээр би зарим тохиолдолд эрүүл мэндийнхаа энергийн урсгалыг бас гоо тэнцвэртэй байлгаж чаддаггүй байгаа байхгүй тэрнээс шалтгаалаад нэг гурван бүрдэлчин гуруулаа төв тэнцүү байж мөнгө төрөгч яг орж ирсэн шигээ гарсан шигээ орно те за дээрээс нь өсөж доктортой болдог гэж би өөрөө ингээ ярьж байгаа боловч зарим тохиолдолд би өөрийнхөө амьдралын мөнгөний энерги урсгалыг доктортой болгож чаддгүй байхгүй нэг зарим үед ингээл маш их мөнгө орж ирнэ зарим үед ингээл ямар ч мөнгөгүй байдаг ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд болоод байдаг тэгэхээр энэ гурван зүйл мөрөнд одоо шалтгаан нь бол бид бүхэн хөрөнгө оруулалт буюу өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй байд юм байна л да. Санаандаа, эрдэм мэдлэгдээ, ирээдүйн зорилгодоо, эрүүл мэнд гээд биднийг яг өнөөдөр хүртэл өсгөж авч явж байгаа дараагийн мөнгийг дуудах, дараагийн мөнгө орлогыг бид нар дуудах, доктортой амьдралыг дуудах хамгийн чухал гурван зүйл рүүгээ бид нар хөрөнгө оруулж иж тэр хөрөнгө нь оруулсан хөрөнгнөөс амьдралын энерги эрчим хүчийг мэдрэх хэрэгтэй байд юм байна л да. За ингэж бодъё л да. Та ингэж энэ гурван зүйлийг өөрөөсөө асуу. Танд яг одоо мөнгө байна уу? За байгаа мөнгөтэй нэг багаас үл хамааран та энэ гурван зүйл рүүгээ шихэж чадчихэв. За нэгт нь та эрүүл мэндэд тодорхой хэмжээнд анхаардгүй. Нэг, хоёрт нь эрдэм мэдлэгдээ мөнгө төгрөг олсон орлогоосоо зарцуулдаггүй. Хоёр, гуравт нь ирээдүйн зорилго гэж танд байна уу те 5 жилийн дараа 10 жилийн дараах зорилго гэж байна уу? Энэ зорилго руугаа орон зай өсгөдгөө мөнгөө зарцуулдаггүй гэдгийг би ингээд та нараас асуумаар байна те. За завтаа чөлөөтэй байгаа хүмүүс нөгөө сайхан хариулаад комент бичиж болно. За энэ гурвлууга зарцуулж чаддаггүй бол мөнгөний тань урсгал буцаад орж ирсэн шигээ гарчдаг буюу доктортой байдаггүй баялаг одоо бүрэлдэдэггүй юм байна. Нэг, хоёрт нь за энэ гурвлууга гурван руу ингээд зарцуулж ин гэж бодъё л доо тий. Би өдөр болго ингээ сайхан эрүүл хоол иддэг. Би сайхан эрдэм мэдлэгээ олж ирсэн орлогоосоо байнга тэлдэг. За би ирээдүйн зорилго одоо нэг юм хийн гэж бодож байгаа. Тэрэндээ бас ингээ олсон орлогоо зарцуулдгаа гэж бодъё. За ингээ гурван руу зарцуулсан чи бас л тэгсэн ч гэсэндээ мөнгөнийх нь хаалга жоохон хаалттай ч юм шиг, саадтай ч юм шиг мөнгө дөрөг ажил бизнес нь жоохон докторгүй бай гэж бодъё л да. За тэгсэн тохиолдолд юутай холбоотой байдаг вэ гэдгийг би тайлбарлаж бас өгөхгүй дээ. Нэг юм ярьсан юм чинь нэгэн талдээ талаас нь ярьж бүр ингээ доктор нь байгаа идэ бэрийг шахаж хамаг юм дуусахгүй хагас дотор ярьчаар нөх хүмүүс хагас дотор ойлгоод хагас дотор хийгээ яваад байдаг тий. За тэгээд энэ гурвлууга гурван зарцуулсан ч гэсэн мөнгөний асуудалтай яваад байгаа бол танд удам судрын асуудал байгаа юу гэсэн үг гэхээр за нэг хүн хариулсан байна л да. Эрдэм мэдлэгтэй зарцуулж чаддгийм байна. Бусданд нь үгүй юм байна гинэ. Эрүүл мэнд ирээдүйн зорилго хоёроо бас мөнгө хуваарлдаггүй байна гэдгээ сая энэ хүн ойлгосон байна шүү дээ. Зорилго бол өөрийн байртай болох гэсэн байна. Мөөгийн гэдэг хүн. Ирээдүйн яг материалын зорилго байна л да. Материалын зорилготой үрчээд дахиад шин зорилго бас одоо амьдралын энергийн урсгалыг таньж өгөх зорилгод бас тогтооно л гэсэн үг л дээ тий. Гурвууланд нь зарцуулт хийж чадахгүй байна гинэ. Үнэ. Эрүүл мэнд, эрдэм мэдлэг, ирээдүйн зорилгодоо зарцуулж чадахгүй байна гинэ. За. Энэ гурвууланд зарцуулж чадахгүй гинэ. Тэгвэл хараа биднэрт
яриа байгаа байхгүй. Ямар яриа вэ гэхээр энэ гурван руу зарцуулж чадахгүй байна гэдэг нь та баруун гараараа мөнгө олоод зүүн гараараа гаргаж ин гэсэн үг. Эсвэргээрээ таны мөнгө эд баялаг болж гэр оронд чинь яг ингээ байр, машин, газар юу гэдэг те тийм зүйл болж тогтохгүй байна гэсэн үг. За мөн та маш хичээж зүтгэж тэгсэн хэрнээ яг өөрийнхөө хүссэн хэмжээндээ одоо санхүүгийн эрхчлөлөнд хүрч чадахгүй байна гэсэн үг. Эн чинь сүнслэг задаргаа. Эн чинь сүнслэг энерги. Далд хумсарт байгаа тайлбарыг би хийж өгч хэлж өгч байгаа байхгүй юу? За ил хумсарт байгаа тайлбар нь бол мэдээж та сахилга мөнгөний сахилга баттай юу те мөнгөний зөв зарцуулалтын тал дээр ойлголттой юу. Яг үнийг хэлбэл би өөрөө ерөөсөн мөнгө төрөө тооцоолж чаддаггүй байхгүй юу? Одоо ингээл яг одоо би ингээл маш гой төлөвлөгөө бичдэг. Ажлын маш гой төлөвлөгөө, санаануудаа ингээл бүгдийг ингээл нямбаа чамбаа бичдэг хэрнээ тэрний ерөөсө санхүүгийн задрагыг ерөөсө бодож чаддгүй, санхүүгийн задрагыг ерөөсө тооцоолдоггүй. Би ингээ мөнгө төрийг ямар нэг юм шилжүүлэхтэй айгүй муу заяа. За дээрэс нь би ингээл яг хүний дансны тоомоо хийгээл ингээл худалдаа авалт хийхдээ хүртэл ингээл дансаар мөнгө шилжүүлнэ гэдэг нэг юм төгшөөд өгүүлдэл гэж байдаг шүү дээ. Би яг тийм юм даагүй төгшөөд өгөхгүй. Надаа мөнгө байгаа яг тухайн цагт нь тухайн өдөрт нь хийх ёстой гэдгийг мэдчихсэн ч төгшөөсөн юм нэг жижигхэн зангаасаа болоод яг тухайн цагтаа тухайн өдөртөө мөнгө төрөө шилжүүлдэг ч юм уу. Иймэрхүү зүйл надад бас аюу халдаг гардаг байхгүй тийм байдаг. За тэгэнгүүт юу вэ гэхээр энэ нэг юм ил ухамсар гэдэг юм чи өөрөө мөнгөний талаар та зөв зарцуулалттай юу, өөрөө мөнгөний тайлан тооцоо бүртгэл байдгүй те. За мөнгийг нөө зөв болсон шиг зөв зарцуулж чаддгүй гэдэг чи ил ухамсарын асуудал болчихж байгаа. Гэтэл далд ухамсарын асуудал чинь нөгөө орж ирж байгаа мөнгөө эрүүл мэндийн хайрладгүй, ирээдүйн зорилго руугаа хайрладгүй, эрдэм мэдлэгээ дүүргдгүй, нэмдэггүй. Ийм бол та нөгөө дараа дараагийн удаа зөв шийдвэр гаргаж чадахгүй, боломжоо таньж чадахгүй, энерги татаж чадахгүй, бусдыг өөртөө дуудаж чадахгүй, энергийн одоо давтамжаа өсгөж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд ирэхээр чи мөнгө гэдэг юм чи энерги ухамсар дээшээ буюу эрчим энерги өндөртэй хүнд орж ирдэг болохоос биш эрчим энерги доошоо унтсан өвчин зовлонтой хүнд мөнгө гэдэг зүйл ерөөсө төр зурл орж ирнэ. Төр зур буюу өнөөдөр нэг орж ирээд маргааш алга болох төдийд орж ирнэ гэхээс биш удаан хугацаанд тэгж орж ирж удаан хугацаанд тогтож өгдөггүй юм байна л та. Тэгэхээр таны мөнгө чи удаан хугацаанд тогтохгүй байгаа л ийм гурван шалтгаантай. Дээрэс нь бас энэ гурван зүйл гурвууланд нь тодорхой хэмжээнд зарцуулаад байсан чинь болохгүй байгаа л удам судрын асуудал гэж байд юм аа. Юу вэ гэхээр бид нар чинь ээж аавын одоо улаан цагаан эсээс бүтсэн буюу нэг хоёр хүүстэй хүнээс бүтцэн болохоор угаасаа аавын талдаа ээжийн талдаа олсон орлогоноос бид нар заавал дээж өгж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Жишээлбэл аавын талд бол яг материаллык яг нэг юм материаллык одоо тэр тухайн сарын ч юм уу тухайн жилийн орлогоос материаллык зүйл аваад аавынхаа талын дээд удам сударт амьд сэрүүн байгаа бол аавдаа тэ өгн баярлуулна. Амьд сэрүүн биш холбоод энэ төр байхгүй бол өргөж шатааж өргөл барьдаг. Ээжтэй амьд сэрүүн байгаа бол сайхан өвгөө өглөг ээжтэй бэлэг өгнө. Ээжтэй амьд сэрүүн биш байгаа бол сайхан шатаагаад өргөж болно гэдэг юм. Ээж аав бас удмын цалаа хийдэ. Яагаад гэвэл би түрүүн л лайв эхлэхэд хэлсэнчлэн хүнд 3 бүрдэл гэж байд юм аа. 3 зүйл чинь бүрджээж тэр тухайн нөхцөлийн яг жинхэнэ одоо оргил үе нэрдэг юм аа. 3 юм бүрэлдээгөө хагас дутуу байх үед дандаа төр зур. Та ингээд нэг 3 юмыг бүрдүүлээгүй байх үед нэг бол та өөрөө одоо бэлэн болоогүй, нэг бол удам сударчин бэлэн болоогүй, нэг бол одоо тухайн жилийн энерги бэлэн болоогүй байгаа үедээ дандаа нэг хагас дутуу нэг юм унжаа юм шиг одоо нэг яг юм доктортой биш одоо тийм байдаг байхгүй нэг төр зур нэг галыг одоо усаар ингээл дараал унтраах одоо хэмжээний ч юм уу тий хамар цогтнод. За тийм хэмжээнд л ингэж юм орж ирд юм байна л да. Гэтэл ингээд тогтвортой амьдралын энерги гэдэг чинь тогтвортой урт хугацаанд бид бүхэн бүгдөө л урт хугацааны юм хүсдэг тий. Нэгдэж бид нар бүгдөө урт наслахыг хүсдэг, эрүүл саруул эрч хүчтэй байхыг хүсдэг, гэр бүлийнхэндээ удаан олон жил харагдахыг хүсдэг. Ямар нэгэн мөнгө байвал урт хугацаанд надад байгаасай гэж хүсдэг. Гэр орон байр суурьтай болвол насан туршдаа амьдрах гэр орон байр суурь хүсдэг тий. Тэрс бид нар ерөөсө өнөөдөр нэг амьдарчаал маргааш шань амьдрах уу гэж бодож явахыг хинч хүсэхгүй. Дээрээс өнөөдөр орж ирсэн маргааш мөнгөгүй өнөөдөр айгүйх мөнгөтэйс маргааш ямарч мөнгөгүй байхыг хинч хүсэхгүй. Тэгэхээр юмны тогтвор суршил буюу тогтвортой хүч гэдэг бол маш чухал л да. Тийм учраас би ч гэсэндээ тий урт удаа аз жаргалтай амьдрахын тулд надад юу хэрэгтэй вэ гэхээр өдөр тутмын минь одоо амьдралын юм аяг буюу өдөрт 24 цаг байдаг бол тэр 24 цагийг хэрхэн одоо зөв зохистой үрж ийнэ гэдэг чинь надад айгүй чухал болж шүү дээ. Гэтэл би өглөө 8-аас орой 8 хүртэл яг ингээд нэг сандал дээр суугаад ажиллаж ийн гэдэг бол эрүүл мэндийн хувьд баланс алдагдчихна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ идэж ууж байгаа хоолунд нь эрүүл байдаг ч юм уу ч юм уу. Ингээд ирэхээр бидэрт одоо надад мөнгө орж ирсэн байсан ч гэсэндээ тэр мөнгөнд буцаад гар явчихдаг байхгүй. Буцаад ямар нэгэн шалтгаанаар ямар нэгэн жижиг том одоо үл мэдэг шалтгаанаар төлөвлөгөө гих мэдсэн шалтгаанаар буцаад гараад явдаг. За ийм зүйл болдог шиг танд ч гэсэн яг ийм зүйл болж гэнэ үү те. Та ч гэсэн өдөржингөө хичээгээ зүтгээд нэг газар суугаад мөнгө төрөг олоод юм зараад ч байд юм уу ажил төрлөө амьдрал ахуй авч явж байгаа мөртлөө тэр мөнгө чинь буцаж гараад эд баялаг болохгүй сансан хэмжээнд хүрэхгүй яг нэг аятайхан мөнгөтэй олонгууд нэг тэндээс ч үр гарч ирээл тэндээс ч өвчин гарч ирээд байвал та энэ гурван зүйлдээ доктортой мөнгө хуваарлж чадахгүй байх гэсэн
гэсэн үг. Мөн дээд удам судартай өөрийнхөө олсон орлогын дээжийг өрөхгүй байна. Ер нь бол бүхэл шашин шүтлэг байдаг штэ. Бурхандаа 10% өгнө гэдэг шиг тэр нь бол яг шүтж байгаа бурхан гэхээс илүүтэй дээд удам судар дээд өвөг дээдстэй бид нартай холбоотой тэнгэрлэг энергүүдтэй ч гэсэн бид нар тодорхой хавийг өгж явах хэрэгтэй байна л да. Яг энэтэй холбоотойгоор би тэргэл сар буюу нууц групп дээдийн дээд өвөг дээдс нас барахстай байнга хөдөө бодоо өргөж байнга одоо нас барахстай хүнтэл үзүүлж явах хэрэгтэй. Нас барахсад гэдэг чинь ганцхан таны аав ээж хэлэхгүй эмээ өвөө дээдийн дээд таны хизээч уулзаагүй уулзраагүй ер нь л аавын тал ээжийн талын бид нартэй удмын модороо холбогдсон бүхий л нас барсан одоо сүнснүүд эрчим энерги гэрэл гээгээ хайр инэрл өгж явах хэрэгтэй юм аа гэд би ярьдаг, тайлбарладаг. Тэгээ нууц групп буюу 2026 оныхоо нууц группийн бүртгэлийг бас авч байгаагаа энэ талбарт бас хэлчихье. За нэг ийм зүйл болдог. Тэгэхээр удам судраа засах, тэгээд өөрийнхөө 3 саяны 3 зүйлдээ одоо мөнгөө зарцуулах нь бид нарыг чанартай мөнгөтэй байх, чанартай амьдралыг өөртөө дуудах, амьдралаа үргэлж одоо энерги урсгал нь зөв зохистой байж, энерги урсгал нь улам илүү одоо ингэж хөгжиж, дэвшиж, дээшлж яхахыг дээшлэх тэр орон зай бидэрт бүрдүүлж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүтээлч хүч гэдэг чинь идэвхтэй байхыг хэлнэ. Бүтээл ямар хүнээс юм гой бүтээл гардыг бэ? Сайн авч ирсэн шүү. Ямар хүнээс бүтээл гардыг бэ гэдэг чинь эрч хүчтэй хүнээс бүтээл гарна үстэй. Тэгээ ямар хүнээс эрч хүчтэй байх вэ гэдэг чинь мөнгөтэй, төрхтэй, зоригтой, өөртөө ихтэй, олсон мэдлэгтэй, туусан замтай, туршлагатай тий. За тэгээд өөрийн гэсэн энергийн давтамж өндөртэй тийм хүн чинь өөртөө ихтэй байна үстэй тий. Тийм өөртөө ихтэй ирээдүйн хаалгаа нээж чадсан энэ хүмүүс чинь ер нь бол бусад хүмүүсийн хаалгыг нэгтэн тусалдаг, эдгээдэг, ангаадаг, хилдэг, ярьдаг, өгдөг байхгүй юу. Тэгэхээр бид нар мөнгө гэдэг энерги урсгал чинь шилжижээдэг энерги урсгал боловч байн өсөж явах хэвээр, үржиж явах хэвээр, нэмэгдэж явах хэвээр. Тэгээ мөнгийг бид нар ингээд та хүнийг өөртөө татах чадвар байх хэвээр гэдэг шиг бид нар бас мөнгийг өөртөө татах чадвар бас байх хэвээр байхгүй. Тэр мөнгө гэдэг юм чинь бас танд өөрөө өксөд ирж явах хэвээр байдаг байна шүү дээ. Тэгээ тэр мөнгийг өөртөө татахын тулд бид нар ирээдүйн зорилгоо мэддэг. Тэгээ зорилгоо тогтоочихсан. 5 жилийн таны одоо 5 жилийн дотор та юу хийх юм, 10 жилийн дотор та юу хийх юм, 1 жилийн дараа та хэн байх юм, хаана байх юм, юу хийж байгаа юм гэдэг юм зорилгоо тогтоочихсон. Тэр зорилгоо биччихсэн, бодчихсон. Зураглал буюу төсөөлийн биендээ төсөөлчихсэн тийм ийм байж ах хэвээр байд юм байна л да. Тэгэхээр хэрвээ ингэж ирээдүйн зорилгоо та төсөөлж зураглаж бичиж чадах юм бол боломжтой нь танигддаг. Юу гэхээр боломжтой нь орж ирдэг, амьдралд тань ирээдүйн боломжууд нээгддэг байх нь, энерги урсгал ихсдэг байх нь, мөнгө илүү доктортой болдог байх нь, санхугд нэг юм мөнгө орж ирэхэд юм хаалтууд, энерги хаалтууд байсан бол тэр хаалтууд нь арилдаг байх нь, мөнгө нь дуусна гэсэн айцсгүй болдог байх нь тий. Мөнгө дуусна гэсэн айцсгүй байна гэдэг бол хүн маш гоё одоо аз жаргал гоё бас мэдрэмжийг авна шүү дээ тий. Бид нар ч өдөр болгон яна дасан дагаа хэдэн төгрөг хизээ дуусгал гэж бодож бараг амьдэрч шүү дээ тий. Тэр санхүүн тасралтгүй өснө гэдэг бол маш аз жаргалтай. Санхүү өсөж байгаа хүн бол тий өөрийнхөө эрдэм мэдлэг, ирээдүйн зорилго, бусдад туслах гэдээ маш өөр энергийн зүйлүүд рүү анхаарлаа хандуулж чаддаг болно гэх юм уу. Мөнгө одоо мөнгөө хаашаа урсгах вэ гэдэг чинь айгүй чухал байдаг байна шүү дээ. За танд энэ ганцхан мөнгө ч гэлтгүй энерги хаашаа урсгах вэ? Хүн гэдэг юм чинь бас өөрөө одоо им энергитэй байдаг байна шүү дээ. Энерги буруу юм руу урсгаал, хүнтэй зөрчилдөөл, маргалдаал, хүнийг тэмцэлдээл, хүнийг зөв буруу шүүгээл те. Дээрэс нь ингэж амьдр, тэгж амьдр гээл заагаал, давшлал. Энерги ингэж одоо үрээд байна гэвэл яг таны тэр энерги гэдэг үзвэл танаас яаж гарсан яг тэр шигэ буцаагаад таны энерги яг тэгс сордог байхгүй. Хин нэгэн танд яг тэр зангаа гаргаад та бусдын амьдралыг заасан бол хин нэгэн таны амьдралыг заагаал ороод ирнэ тий. Та бусдыг зөв бурууг шүүсэн бол хин нэгэн таныг зөв бурууг шүүгээл ороод ирнэ. Хин нэгэн рүү та муухай одоо хараал муухай энерги өгсөн бол яг өөр нэг хин нэгэн тань руу муухай хараал муухай энерги өгөөл ороод ирнэ тий. Энерги урсгал гэдэг чинь ерөөсөө л ийм байдаг байхгүй. Хин рүү юу зарцуулна, хин рүү юу өгнө яг тэр нь буцаагаад ороод ирдэг. Тийм учраас мөнгийг одоо доктортой болгоё, урсгалаа ихсгэх юм бол та мөнгийг татах өөрийн гэсэн тийм нэг чадвартай байх хэрэгтэй байна шүү дээ. Мөнгийг өөртөө татах тийм дур булаан байх хэрэгтэй байна шүү дээ. Нэрчүүдийг яаж өөртөө татах вэ? Эмэгтэйчүүдийг яаж өөртөө татах вэ гэл биендээ нэг юм татагддаг хүн гэж байдаг шүү дээ. Тэр хүний бүх зүйлд нь ингээд татагддаг. Тийм татах тэр авьяас чадвар гэдэг бол одоо юм нөлөө байд юм байна л да. Энергийн нөлөө ямар нэгэн байдлаар энергийн нөлөөтэй, мэдлэгийн нөлөөтэй, сэтгэлийн нөлөөтэй тий. Ямар нэгэн байдлаар эсвэл царайцны нөлөөтэй ч юм уу тий. Ийм байж бусдыг өөртөө татдаг. Мөн саяны 3 зүйлийг ойлгоцсон, төлөвлөгөөгөө гаргацсан, эрдэм мэдлэгээ үргэлж ингээд шинчилж, үргэлж өсөгдөг тий. Эрүүл мэнд гэдэг зүйлээ анхаардаг. Яагаад бол мөнгө гэдэг зүйл чинь та эрүүл бие, саруул ухаанаас гарч ирж
шүү дээ. Тэгэхгүй өвчтэй зовлонтой боловсралгүй бол мөнгийг бол махан биеэр л олдог те ингээл амар хүнд хэцүү юм хийж олдог. Ингээд хүнд хэцүү юм хийж олсон мөнгө маань буцаагаал төр зүрийн мөнгө болоод буцаагаал биес гараа явчихдаг. Тэгэхээр бид нар чинь та ямар шалтгаанаар ямар мэдлэг боловсралтай байсан байгаагүй үл хамааран та үргэлж эрдэм мэдлэг тэлнэ. Эрдэм мэдлэг тэлнэ гэхээр нөө сургууль сураад сертификат аваад боловсрлоо нэмхийг боловсрал гэдэг үгийг бодоод байдаг байхгүй юу? Үгүй шүү дээ. Та нэг ингээд ширээ зөв арчаа сурагч нь хүртэл эрдэм мэдлэг, нэг юмыг ингээд гоё зөв дистралтай өрөө сурагч хүртэл эрдэм мэдлэг, нэг хувцсыг хүртэл жинбитл нь эвхээд гоё дистралтай хураана гэдэг чинь хүртэл эрдэм мэдлэг, мөнгөө хүртэл зөв тооцоолон бодох чадвартай санхугаа одоо ирээдүйн гэр бүлийнхаа санхуг тооцоолно гэдэг чинь бас нэг эрдэм мэдлэг тийм. Тэгэхээр эрдэм мэдлэг гэдэг бол юу ч гэж болно. Таны мэдэхгүй байж байгаад мэдсэн зүйлийг л эрдэм мэдлэг гэдэг болохоос заавал нэг юм цаас барайл те. Би нэг сургууль сурчлаа, 4 жил сурчлаа гэдгийг хилээд байгаагаар хязгаарлагдаж байгаа биш л те. Маш олон зүйлээр хязгааргүй урсж байгаа мэдлэгийг хэлнэ. Эрдэм мэдлэг гэдэг бол 4 жилээр хязгаарлагдахгүй, 6 жилээр хязгаарлагдахгүй, 10 жилээр хязгаарлагдахгүй үргэлжийн мөнхийн насан туршдаа сурж байгаа тэр мэдэгдэхүүнийг хэлдэг байна шүү дээ. Тэгээ тухай энергийнхаа түвшин, тухай эрдэм мэдлэгийн түвшинд та юуг одоо хүсэж чинь, юу танд хэрэгтэй байна, яг тэрэндээ одоо мөнгө зарцуулаад тухайн үедээ мэдэхгүй байгаамаа мэдчихнэ таны эрдэм мэдлэг тэлэгдэж чинь гэсэн үг байхгүй юу? Юу гэхээр магадгүй та яг одоо санхүүгийн мэдлэг танд хэрэгтэй байж гэж бодъё л та. Тэгвэл тэгээ санхүүгийн мэдлэгийг хэн түгээж гин, хэн сайн зааж гин, хэн боловсруулж гин, хэн танаас илүү уншиж судалсан байна, тэр хүнд нь төлбөрөө өгөөд юм сурахыг хэлээд байгаа тийм үү? Гэтэл танд дараа жил санхүү биш маркетингийн мэдлэг хэрэг болж болно шүү дээ. Тэгэх юм бол маркетингийн салбар, маркетингийн чиглэлээр суралцдаг ч юм уу сургалт семинарт нь хамрагдана. За гэтэл тэрний дараагийн жил танд энэ 70 ухамсарын мэдлэг хэрэг болж болно шүү дээ. Хүнтэй яаж харьцах юм, хүнтэй яаж уулзах юм, одоо энерги ухамсараа яаж өсгөх вэ, энерги яаж хамгаалах вэ гэдэг сэдвүүд хэрэг болж болно. Ерөөсөө ингээл мэдэхгүй зүйл рүү мэдлэгээ түгээгээд мэдэхгүй юмаа олж мэднэ гэдэг чинь л ерөөсөө эрдэм мэдлэгээ тэлж байгаа гэсэн үг байхгүй тий. Ирээдүйн зорилго бол юу ч хийж болно, материалыг зорилгож хийж болно, сүнслэг зорилгож хийж болно. Одоо тий махан биений, сүнсэн биений, тархин биений ямар ч зорилгод байж болно. Хамгийн гол нь тэр зорилгодоо хүрэх, хашаа тогтоохгүйгээр урагшаагаа явж чадах, тий урсаж орох тэр зүйлийг тэр зүйл бидэрт хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бид нар одоо өнөөдрийн хүртэл санхүүгийн мэдлэг, одоо санхүүгийн сахилга, бат мат, тооцоолон бодох чадвар модор гэж яриад байна л да. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр 70 ухамсарын мэдлэгтэй амьдралынхаа маш 3 чухал зүйл рүү мөнгөө урсгаж оруулахгүй бол дараагийн орж ирэх мөнгө чинь дандаа төр зүрх байна тий. Дандаа нүд эрмэх зур алга болол хайцсан мэддэхгүй байна гэдэг зүйлийг л би өнөөдөр та нартай сануулъя, хэлье, ярих гэж бодсон байхгүй юу? За би өөрөө ч гэсэндээ бас тодорхой хэмжээнд энэ 3 зүйл рүүгээ яг гурван руу одоо тэнцүү, зөв одоо хуваарлж чадахгүй үеуд байдаг, хуваарлж чадахгүй үе надад байдаг. Тийм учраас би өөртөө ч гэсэндээ сануулъя гэж ингэж бодсон юм. За нэг гоё урмын пост орж ирсэн байна. Урмын хөвгтэй байгалмаа засгууд гэдэг хаягтай хүн ийм залуухан байж ямар мундаг мэдлэг ухаантай бас царайлаг гоё нүдтэй юм бэ. Баярлалаа гэсэн байна. Баярлалаа. Өстө бүхэл ямиг нь магтсан байна. Баярлалаа. За тэгээд хэдүүлээ энийг нэг санджээж хүүе мөнгө чи яагаад урсаад байна, яагаад гараад байна, би хичээдэг штэ, зүтгэдэг штэ, яагаад амьдрал нь доктортой болохгүй байна гэд яриад байдаг. Надаас орж ирээд асуугаад байдаг. Энерги шалгуулахдаа би бол өстө зөндөө хөдөлмөрдөг. Мөнгө маань ерөөсө доктортой биш байна гэж яриад байдаг. Бүхий л хүмүүстэй зориулаад би энэ сэдвийг хэлж байгаа. Өмнө нь надад үзүүлж байсан хүмүүстэй ч гэсэн би энэ зөвлөгөөг өгч ийсэн. Гэхдээ нэг л хүндтэй, хоёр л хүнд ингээд надтай өнөөдөр 3 хүн уулзсан бол тэрнийхээ хоёрд нь л хэлж амжаад им хүртээмжгүй баг тоонтой хэлээд байгаа учраас өнөөдөр би өөрийнхөө номтой болог одоо сүнслэг мэдлэгийнхаа өрөөгөөр дамжуулаад миний бас энэ пэйж манаас тодорхой хэмжээний хөөрхөн даагч нартай байдаг штэ тий. Тэд нартай зариулаад ингээд та нартай бүгдэнд нь гой сонсож аваад эрдэм мэдлэгээ нэмээд бичиж давхыг аваад хаяхыг хаяад гэдэг шиг тий. Тэр зарчмаар яваад ингээд өөрийнхөө мөнгөний урсгалыг докторжуулаарай, амьдралынхаа санхүүгийн урсгалыг сайжруулаарай. За дээрэс нь энэ мөнгө гэдэг юм чинь бас л хоол унданд л өргөддөг зүйл биш юм байна. Идэж уугаал өмсөж зүгээл нэг төрсөн өдөр тэмдэглэл нэг өксөн өдөр тэмдэглээд явдаг зүйл биш юм байна. Энэ чинь өөрийн мөнгө тасралтгүй байхын тулд 3 одоо чухал зүйлдээ одоо зарцуулж явах хэрэгтэй байт юм байна. Энэ 3 бүрдэл нь гуруула бүрдчихэж та илүү хүчтэй доктортой болдго юм байна. За бодож үзье. Энэ дэлхийн ертөнцийн мөнгөтэй төрөхтэй хүчтэй хүмүүс бас яадаг юм болоо тий. За тэдгээр хүмүүс маань бас л нөгөө
Эрдэм мэдлэгийг хөгжүүлсэн хүмүүс байдаг. Эрүүл мэндийн ингээл жим юмд яваад айгүй өөрийнхөө эрүүл мэнд гой үзэсгэлэнт айгүй анхаарсан хүмүүс байдаг. За тэгээ ирээдүйн зорилго буюу дараа дараагаа бизнес, дараа дараагаа компаниудыг үргэлж сэргээгээл, үргэлж юм нээгээл явж байдаг. Тэгэхээр чи энэ гурван зүйл рүү аль үшээ мөнгө одоо зарцуулж чаддаг учраас тэдгээр хүмүүсийн мөнгө нь одоо өсөж те дэвшиж дээшилдэг юм биш үү гэдэг шиг те. За маш их баярлалаа. Хөөрхөн шүү. Үнэхээр хэрэгтэй зүйлийг хэлдэг, талархаж явдаг шүү гэсэн байна. Баярлалаа. Тийм шүү. Үнэхээр гайхалтай охин шүү. Мэдлэгтэй гэсэн байна. Баярлалаа те. За ингээд хэдүүлээ юм найдваргүй мөнгө, чанаргүй мөнгө, боломжгүй нэг төрхөн зүрийн мөнгө орж ирээд байгаа бол энийгээ хэдүүлээ санаж, сэтэж, бодож, нөхөж, нөөцөлж авмаар юм байна. Ер нь ямар нэгэн мэдлэг гэдэг зүйлийг нөөцөлж яваад тэгээд үйлдэл болгоод сэтгэл хөдлөө та ингээд сонсож байгаа зүйлээ сэтгэлээ мэдэр. Тэгээд таны сонсож байгаа зүйлд чи сэтгэл чинь догтлоод баярлаад нэг ирчүүч орж ирээд байвал таны яг тэр сүнсэнд чинь энэ мэдлэг, энэ мэдээлэл одоо хэрэгтэй болцсон үе гэсэн үг байхгүй юу. Гэтэл та ингээд нэг сонсоморчгүй, анзаармаарчгүй, хармаарчгүй байгаа бол та өшөө энэ зүйлүүдийг магадгүй өөрөө ойлгоцсон те намайг хэлэхээс өмнө ойлгочихсон, мэддэг болчихсон, ухамсарлаагүй ч байсан, ухамсарлсан ч байсан тодорхой хэмжээний зүйлүүдэд тогтооцсон хүмүүс бол нэг анзаарахгүй. Гэтэл та сонсомоор санагдаа сэтгэлдээ нь хөдлөөд нэрээ тэншүүгээ дотор зүрх чинь улам намайг хэлсний дараа баталгаажуулж байгаа бол энэ нь таны сүнсэнд яг одоо энэ цаг мөчид хэрэгтэй мэдлэг байна гэсэн үг байхгүй юу. Таны сүнс чи өөрөө хүлээж авч шít, өөрөө сорж авч шít, өөрөө энийг боломж гэж харж гин, мэдлэг гэж харж гин те, өөрөө энэ дээр одоо юм одоо үйлдэлхийг шаардлага байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас ингээд сонсдгийн шүү. За ингээд нөгөө нэг юм 3 аяг шиг битгий байгаараа гэдэг шиг те буддын сургаалд байдаг. Битгий хөмрүүлээ тавьцсан аяг шиг байгаараа, битгий цоорхоос ав шиг байгаараа те, битгий бохирдсан аяг шиг байгаараа. Мэдлэг гэдэг зүйлийг ямар ч одоо тийм цензургүйгээр те маш гоё засаж залруулж өөрөө боломж гэж харж өөрөө нэмж баяжуулж ингэж харж сонсож байгаараа. Хагарахаас авшиг байх юм бол те адилхан л юу ч алт шиг ч юм сонссон, мөнгө шиг ч юм сонссон. Өнөөдөр та сонсчвал ямар ч үйлдэл хийхгүй нэг сонсоод нөгөө чихэрэг гаргачвал нөгөө энэ талаас мөнгө орж ирэл ийшээгээ өрөнд явчихдагтай чи яг адилхан болох байхгүй юу. Тийм учраас ямар нэгэн зүйлийг бичээд тэмдэглээд буулгачих. Эсвэл заавал амьдралдаа бүр тархиндаа шингээгээд авчих. Эсвэл нэг хүн дамжуулсан мэдлэг айгүй гоё одоо нэг өөрт хадгалагддаг шүү дээ тий. Оюутан байхдаа билетээ чийжлэх гээд өөрөө чийжлэх болохоор бусад хүмүүст ярьж өгч байгаад ингээд өөртөө мэдлэг болгож үлдээж авдаг байсан. Яг тэрэн шиг та нар маань хүний амьдралд мөнгө ингээд гараад докторгүй байх, нэг төр зур байх, те эд баялаг ингээд өсөхгүй байна гэдэг чинь бас нэг юм 3 юмдаа мөнгө зарцуулахгүй, анхаарлаа хандуулахгүй болохоор тэгээд идэх юм бэ штэ гэж жагаад нэг сайхан яриад өгчихгүй юу те. Ингээд яриад өгчөөр чинь таны өөрийн бусдад одоо дамжуулах гэж бодсон сайхан бусад хүмүүс мэдээсэ гэж бодсон тэр сэтгэл шарах чинь чийдэг нь шинчлэлтийн энергич танд орж ирнэ, өөрийгөө ярих бусдад дэлгэрүүлэх одоо ур чадвар чонж өснө, өөрөө дахин энэ мэдлэгээ дахин сэргээгээд ч авчихна. Дээрэс нь эндээс орж ирсэн мэдлэгээрээ амьдралаа цэцэглүүлэх боломжтой ч болчихно те. Ийм болдог байх нэ. Тэгэхээр хүн гэдэг юм чинь нэг юм ялгүй юм зохион бүтээгч гэдэг байхгүй. Ялгүй юмны ингээд задрагааг нь хэлээд ялгүй юмыг ингээд тайлбарлаад өгчхөөр өөрөө ингээд зохион бүтээгээд өөрөө ингээд боловсруулад өөрөө баяжуулаад явцдаг чадлыг, хүч чадлыг ухамсар гэж хэлээд байгаа. Зохион бүтээх чадвар гэж хэлээд байгаа тийм. Энэ урамтай нь хугараагүй байгаа бол та ямар ч юм гоё дэлгэрүүлээд өсгөөд одоо цааш нь ингээд дамжуулаад аваад явж чаддаг. Гэтэл өөрөө энэ хүнээс сонсч чадхаа болцсон, авч чадхаа болцсон, хэлж чадхаа болцсон одоо ярьж чадхаа болцсон байна гэдэг бол та өөрөө өөрийгөө гоё хөглөж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу. За тийм учраас соёлын амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргахын тулд танд юм шаардлагууд хэрэгтэй л дээ. Юу гэхээр нэрэл мөнгө маань зогсоод байгаа шүү. Нэрэл мөнгө маань юусаа эд баялаг болохгүй байгаа шүү. Нэрэл би өртөө байгаа шүү гэдэг юм амьдралын шаардлага тулгарч байж хүн чинь нөгөө нэг гуйлгаж гэдэг шиг те амьдралаас өөрөө гуйж өөрөө өсөж дэвшиж дээшилж явдаг л та. За манай төгөлдөр орж ирсэн байна. Хилээд юу гэхээ багшаа мөнгө олоод л байх юм. Гэвч тэр чинээрээ гараад л байх юм. Энэ цаг үед сонсох учиртай л байж гэсэн байна. Тэгэлгүй яах вэ? Нөхөн сэргээ, энерги нөхөн сэргээ, мэдлэгээ нөхөн сэргээ, мэдлэгээ нөхөн сэргээ шинчлэх цаг болсон учраас өнөөдөр би лайва одоо астдаг тавчин дээр нь дараад асаагаад энэ цаг учид та битээр биентэйгээ харилцаа сууж байна. Сэргээн босго, шарахын арилга тэгэхгүй бол зүгээр л зүтгээд хүмүүс нэг ярьдаг ш. Зүгээр л зүтгэжил хахад амьдрал болдгийг штэ. Зүгээр зүтгэжил хахад мөнгө орж ирдэг ш. Юу манифест хийх, юу эд баялгаа дуудах мод хачим ярдیں۔ Одоо залуу хүмүүс ээжж мэжээж, юу тарин унших
шиг гэлээр. Надад 7 сарыг мэддэг юм шиг ярьдаг штэ. Тэг үгүй штэ. Биднэрт энерги эвдэрэлт хэрэгтэй. Биднэрт чинь энэ мэдлэг эвдэрчээд байна, сэтгэл эвдэрчээд байна, энерги эвдэрчээд байна. Зүгээр л хөдөлмөрлсөөр хагаад тэр бомтон болдог бол манай монголчууд ч хөдөлмөрч ард том байхгүй. Өглөө өөрийн одоо жингээс аваад ингээл өдөржингөө хөдөлмөрлөдөг те манай монголчууд ч айгүй хүчтэй штэ. Баг цагаар хөдөлмөрсөн ч айгүй өөрөөсөө ирчвч гаргаж ингэж хөдөлмөрлөж чаддаг. Гэтэл эн чинь нөгөө өөрийг ч арилгаж чадахгүй байна. Нөгөө дарамтыг ч арилгаж чадахгүй байна. Нөгөө амьдралыг ч баялаг болгож чадахгүй ш. Тэгэхээр чинь нэг юм баригдсан байна гэдэг нь тодорхой байгаа ч бидний энергийн баригдсан юм байгаад шүү дээ. Арилгах ёстой юм байгаад шүү дээ. Нүхэн сэргээх хэрэгтэй шүү дээ. Тарныг уншиж дээд өг дээдсийнхээ араас ном уншиж тарны өглийг явуулмаар шүү дээ. Амын бохирдол бузраа арилгамаар шүү дээ. Дээрээс нь эвдэрсэн энергиудээ нүхэн төлжүүлмээр шүү дээ. Тэгээд дотоод сүрлээ одоо дээшлүүлэхгүй бол эн чинь угсаа болдоггүй байхгүй. Би одоо өөрөө хүний амьдралыг зовлон сонсдог айгуугаа даваа талтай ажил хийдэг болохоор зөндөө олон баян хүнэнж тэр бомтон бишинж ажилтаанч ажилгүнч бүгдийн мөнгөний асуудалтай байдаг юм байна шүү дээ. Бид нар ингээл хардаг те энэ хүн айгуугаа амжилттай байх, энэ хүн ч одоо од хүн юм чи, энэ хүн чи бизнес компанитай хүн юм чи ингээл бодсон хүн хүртэл орж ирэхээр тэрнээс том мөнгө яриад ороод ирдэг байхгүй. Тэрнээс том энерги яриад ороод ирдэг. Тэр бүх шатны бүх хүн мөнгөний асуудалтай байгаа гэж ойлго. Намайг ч гэсэн хүмүүс харж иж болно те. Магадгүй намайг ч гэсэн хөө багш ингээл байнга цагтаа иждэг. Цаг маг нэг дүүрэн байдаг, ажил амьдралнууд амжилттай байдаг. Тийм ч мөнгөний асуудалгүй гэж бодож байгаа хүүгүй. Би ч гэсэн мөнгөний асуудалтай. Яг тэгвэл миний өөрийн мэдлэг гэдэг бол энэ манифест игээл мөнгө дуудах биш. Мэддэг мэдлэгээ цаашаа түгээх нь миний өөрийн хобби байхгүй юу? Миний өөрийн сүнсний даалгавар. Миний даалгавар нь би мэддэг гэдэг нь өдөр болгон хийдэг гэсэн үг бас биш. Гэхдээ хийж байгаагүй гэсэн үг биш. Би өөрөө хийгээд зүрх сэтгэлээрээ энийг шахыг эдгээд юм байна, дуудд юм байна, хүч чадал байд юм байна гэж мэдээд энэ мэдээллүүдийг тараадаг. Гэхдээ тэгдэг гэж би өдөр болгон хийгээд суугаад ич чаддгүй. Гэхдээ хийгээд суувал тэ одоо тулсан газар гэдэг шиг бүр үнэхээр тийм шаардлага гарвал бүр тэгэд ч болно. Одоо тэ мөнгөний асуудал гарвал тэгээд болно суухал байх л та. Гэтэ өнөөдөр надад чаддаг чадвар байна, мэдсэн мэдлэг байна тий. Надад өөрөө би цагаа зарцуулж чадвал буцаагаад орж ирэх тэр чадвар нь байгаа учраас би өөрийнхөө боломжийг эхлээд ашигладаг. Миний боломж надаас гарах бүх чадвар гарчаад ямар нэгэн байдлаар нэг юм дээр очиод гацчихвэл бид нар далд тухамсрын асуудлыг шийддэг. Нүхэн сэргээдэг, эдгээдэг, шинчилдэг, засдаг. За тэгээ суурин дээр нь засаж авахгүй бол тэр чинь нэг жоохон ам цав үүссэн байснаа цаашаа хагарчдаг. Хагарчхаараа бүр ингээд буцааж идэхэд хэцүү, нийлүүлэхэд хэцүү, засахад хэцүү болчдөг байхгүй юу? Тийм учраас та өнөөдөр мөнгөний асуудал байна уу, амьдралын асуудал байна уу, сэтгэлийн асуудал байвал, эвдэрсэн байвал, гэмтсэн байвал тэрийг одоо хурдхан шиг гэдэг шиг те тодорхой хэмжээнд дор нь засаад дор нь энэ сүрлийг эдгээгээ сэргээгээд эрчим хүчээ олоод явахгүй бол учир нь сүулдэ бүр олдгоо болдог шүү. Тэгэхээр нөө гурван зүйлдээ та одоо мөнгөө зарцуулдаггүй гэдгээ мэддэг, ойлгодог болчихсон бол одоо энэ гурван зүйлдээ хурдан хөдөлгөөн хийгээд үйлдэл хийгээд явахгүй болохгүй шүү. Эрүүл мэндтэй, эрдэм мэдлэгтэй, ирээдүйн зорилготой мөнгөө одоо мөнгөнийхөө тодорхой хувийг зарцуулаа. Би тэнийг бүгдийг гээгүй, хийгээгүй тодорхой хувийг зарцуулахад тэр тодорхой хувийн чинь энергиэс маш их эрчим хүч, маш их энерги урсгал буцаагаад мөнгөтэй нь өөрөө танд талархаад мөнгөтэй нь өөрөө танд наалддаг болох нь шүү. Яагаад гэвэл энэ хүн хөдөлмөрлөдөг олсон мөнгнөөс эрдэм мэдлэгтэй нэг юм хийгээд байна, энергитэй нэг юм хийгээд байна, ирээдүйн зорилготой нэг юм хийгээд байна гэдгийг чи мөнгө өөрөө мэдхээр танд татагддаг байх нь шүү. Юу гэхээр та нэг одоо өөрийн тань эрэгтэй хүн бай гэж бодъё л дээ. Хайр дурлалын тухайд авч үзье л да. Хэдүүлээ одоо нэг залуу өндөр нороотой, мэдлэг боловсралтай, хөгжилтэй бол би яг тэр хүнтэй л хамт байна гэл нэг юм сонголт одоо гаргаж ийн гэж бодъё л да тий. За тэгсэн чи яг тэр гурван шинжээ чи бүрдүүл зөвхөн гараад ирэх юм бол тэр хүндээ ингээл хамт байхын тулд одоо ярилцаж үзэн, харилцаж үзэн, оролдлого хийн эзтэй. Яг тэрэн шиг мөнгө гэдэг таныг ингээ хараа сууж байгаа байхгүй. Тэгсэн чи эрдэм мэдлэгтэй зарцуулж чаддаг, эрүүл мэндэд зарцуулж чаддаг, ирээдүйн зорилгоо мэддэг эмэгтэй эсвэл эрэгтэй байх юм бол мөнгө энэ миний эзэн гэдэг ингээ шууд тань дээр өөрөө хурж ирдэг байх нь шүү дээ. Хурж ирээд наалддаг байх нь шүү. Яг би энийг өөрөө мэддэг айгүй олон хүнд ингээ зөвлөгөө өгсөн ч гэсэндээ би өөрөө эрүүл мэндэ заримдаа ингээ орхигдуулсан байдаг, заримдаа ирээдүйн зорилгоо орхигдуулсан байдаг. Тэгэл нэрээ тийштэйгээл ингээл санаал явдаг л да. Одоо жишээ нь ингээл
YouTube дээр юм үнгүй мэдлэгүүд өгдөг шүү дээ. Үнгүй ингээл зүгээр л тэр хүн хөөх юм цагаа зарцуулаад мөнгө зарцуулаад хийцэн. Тэгэхээр та эрдэм мэдлэгтээ мөнгө зарцуул гэсэн шүү дээ таныг. Тэгсэн ч үнгүй мэдлэгийг олж авчаад баярлаач гэж хэлдэггүй, нэг цай кофений ч мөнгө шилжүүлдэггүй байвал та буцаагаад тэр олж авсан мэдлэг чинь буцаад хүн дамжуулах гэсэн чинь амнаас чинь гарддаг байхгүй. Юу илээ нэг гоё юм сонссон, нэг амар гоё юм мэдсэн. Тэгсэн чинь нөгөөт нь өөр юм болоогүй, өөр юм буюу таны зүрх сэтгэл ухаан ухамс яс цус руу чинь шингэхгүй байгаа байхгүй. Таны мэдрэмж рүү чинь шингэхгүй байна. Яагаад гэвэл та бас тодорхой хэмжээнд төлбөр төлж явах хэрэгтэй байдаг байна шүү дээ. Тийм учраас YouTube-ээс ч байна, хаанаас ч байна ингээд үнгүй мэдлэг авсан болгүй яах вэ тэр хүнд ингээд баярлсан таларсан сэтгэлээ үгээр илэрхийлэх. Танд мөнгөний боломж байхгүй бол үгээр илэрхийлэх. Тэр чинь зөндөө олон гоё боломжууд байна. Төлбөрийн олон хэрэгсэл байна гэдэг шиг тий үгээр илэрхийлэх, талархлаа илэрхийлэх, гоё үг хэлэх. Эсвэл тэр хүний зардаг одоо бүтээгдэхүүн борлуулж байгаа юм байвал тэрнээс нь орлого оруулж худалдаж авах тий. За эсвэл нөгөө нэг хүмүүс хэлдэг штэ намаа ингээд дэмжижээвэл копи цааны мөнгөийг шилжүүлээрэй ч гэдэг юм уу тий. Гэхдээ тэрийг өөр юм яахав тэ нэг 5,000 төгрөг 10,000 төгрөг шилжүүлэхэд та ядуурчихгүй. Гэхдээ та тэр хүнээс нэг юм мэдээд гой мэдлэг авцсан л бол тэрийг нь өччих хэрэгтэй байхгүй. За ингээд өгөөд ингээд явхаар хүн чинь дэлхийн ертөнцид гой амлалт өгөөд мэдрэмжээ сэргээгээд нэг юм хурцтмал мөнгөний асуудал үүсчихсэн на тэр нь намжаад дэлхийн ертөнцид танд айгуугой зөөлөн хандаад хайрлж эхлээд таныг сайжруулахын тулд төлөхөд зөвдөв юм байна. Юу гэхээр та өөрөө өөрийгөө сайжруулахын тулд төлөхөц хийгээд эхэлчихсэн учраас танд дараа нь өөрийгөө сайжруулах төлөхөц болж өгдөг юм байна л та. За тэгээд тийм учраас хэдүүлээ энэ нэг одоо мөнгөнийхөө энэ яаж санхүүгийн асуудлаар шийдэх үү, яаж амьдралаа гоё доктортой болох уу, яаж гоё ингээд санхүү буюу материаллык одоо байдлаар алхам алхмаар дээшлүүлэх вэ гэж бодож байгаа бол нэгдэж итгэх итгэлээ алдахгүй. Хоёрдод чимээгүй нөгөө мөнгөө төр зүрийн байдлаар өрөхгүй нөгөө энэ гурван зүйл рүүгээ зарцуулчаад үлдсэн мөнгийг өөрийгөө хайрлахад зарцуулна, өөрийгөө бас баярлуулахад зарцуулна, бусдыгаа хайр тодот гэр бүлийнхэндээ халуун хоол хийгээд хамтдаа идэж явахдаа зарцуулна гэд зөндөө олон гой гой одоо аргууд байна шүү дээ тий. Ингээд энэ аргуудаа ингээд өөрийгөө өлгийдөөд өөрийгөө гой өлгийднэ гэдэг чинь халамжилж ин гэсэн үг шүү дээ тий. Гой халамжлаад хэлбэржүүлээд төлөвшүүлээд явхаар гэдэг чинь амьдралдаа айгу удаан ингээд тогтоогоод суурин болгож ин гэсэн үг шүү дээ. Төлөвссөн мэдлэг гэдэг чинь айл хэдийн тэрхүү ойлгоцсон мэдлэг гэсэн үг байхгүй. Тэрнээс өнөөдөр гинтхэн мэдээд за өнөөдрөөс эхлэе гэж байгаа биш. Үшээ мэддэг болоод амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлийг төлөвшил гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр амьдралдаа төлөвшүүлээд гэдэг нь суулгаад гэсэн үг. Суулгаад удаан хугацаанд ашиглаад удаан хугацаанд хийгээд яваарэ. Тэгээд ингээд гартаа татаад юу гэсэн үг вэ гэхээр тэгээд төлөвшөө суугаад ингээд өлхийдээ таламжлаад хайрлаад ирэхээр чинь амьдрал чи үзэгдэж эхэлнэ. Юу гэсэн үг вэ гэхээр яг боддоор харагдаж эхэлнэ, мэдэгдэж эхэлнэ, баригдаж эхэлнэ, хүч чадал нь орж ирж эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр юм гэдэг чинь бас нэг төлөвшлөө тодорхой хэмжээний хэдэн өдөр хэдэн одоо сар те юу гэдгийг тийм цаг хугацаа зарцуулах хэрэгтэй байдаг байна. Өмнө нь та ерөөс энэ зүйлдээ анхаарахгүйгээр олон өдрүүдийг өнгөрүүлж чадсан юм чинь энэ удаад та нэг төвчээртэй хандаарай. За би сүүлийн 3 сар ижил машины дугаар солон хаасаагүй хараад байна. Яг стоо мэддгүй гинэ. За мөнгөний талаар ярьж гинөө. Ижил тооны талаар би ч одоо YouTube-ээр дүүрээ ярьсан. Би ч биш маш олон багш нар одоо борооны дараах мөөгшөлөх ярьсан. Тэгээд хаанаас ч болоод уншаа судалж болох л баг. За нэг юм байна те. Тэгэхээр нөгөө нэг ингээд амьдралд нэг үл үзэгдэх чиг хандаал те. Нөгөө нэг итгэхгүй мөнгө орж ирээд байгаа юм шиг гараач байгаа юм шиг үл үзэгдэх гэдэг чинь нэг гинт орж ирэл гинт гарч ирж байгаа. Байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг бүдэг бадаг зүйлийг яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлэн гэж мөнгө төрөг орлого ашиг маань ингээл бүдэг бадаг байгаад байна те. Энэ нь бол яг одоо ерөөсөө нөгөө доктортой биш байна. Гой нөгөө нэг зарцуулах юмнуудаа зарцуулж чадахгүй байна. Мөнгөний энергийн задаргаагаа мэдэхгүй байгаа учраас тэр мөнгө чи юунд дээр нээлттэй хандах хэвээр, юунд дээр бид нар зарцуулж явах хэвээр гэдэг нь мэдэхгүй байгаа учраас ашиглаж чадахгүй, үржүүлж чадахгүй өсгөж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгсээр нэ шаардаад байдаг. Тэгих хэрэгтэй байна. Ингээ хэрэгтэй байна. Би ингэж юм авч өмсмөр байна. Ийм хэрэгтэй байна гэдэг. Дотоод хүчин байгаад байгаа мөртлөө дотоодосоо танд хилээд байгаа мөртлөө өөрөө бас сонсохгүй байх тохиолдлууд аяг гардаг штэ тий. За ингээд аливаа зүйлийг төлөвшүүлнэ гэдэг хатуужил хэрэгтэй л дээ. Юмыг эхлэхэд аягүй амархан байдаг шүү дээ. За би маргааш фитнес явлаа, маргааш явлаа гэж явах амархан байдаг ч удаан хугацаанд доктортой байна гэдэг бол хэцүү байдаг. Тийм учраас энэ мөнгөнийхөө зөв зохицуулт, энэ шинэ энерги, шинэ одоо мэдлэгийг та өөртөө зарцуулж эхэлтэл, төлөвшүүлж эхэлтэл тодорхой хэмжээний цаг хугацаа орноо. Гэхдээ зүгээрээ мдээгүй байснаас ядаж мэдсэн дээр, сонсоогүй байснаас сонсон дээр. Сонсно гэдэг чинь нэг задаргаа явагдаж гин, үйлдэл болгоод бичнэ гэдэг чинь хоёр дахь задаргаа явагдаж гин, амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг чинь гурав дахь задаргаа явагдаж гин, өдөр бүр давтна гэдэг чинь хатуужил нь явагдаж гин. Ингээд ирсний дараа амжилт буюу зүтгэлээс орж ирсэн амжилт одоо бий болно. Тэгээд ирэхээр
хүрж байгаа зүйлд айцгүй болно. Мөнгөг яаж олох уу, яаж өрөх үү, яаж мөнгөтэй олох уу, яаж баян амьдрах уу, яаж өрнөөс гарах уу, яаж байртай болох уу гэдэг чинь таны айц байгаа болох байх нь шүү дээ. Айц биш, таны асуудал биш болно. Таны асуудал байгаа болно. Жишээ нь та зүгээр л энэ гураа мэддэг энэ гураа зарцуулаад сууж хахад санаа зовхгүй өөрийгөө боловсруулад, өөрийнхөө ирээдүйг боловсруулад, өөрийгөө өөртөө хашаа тогтоогоод өөрийгөө хамгаалаад гоё бийжүүлж гин гэсэн үг байхгүй юу? За ингэдэг бах нэ гэд тэ. За ингээд өнөөдрийнхаа бас ингээ ярьсан сэдвээр та нар маань нэг шигсэн зүйл дээр энергийн задаргаа хийгээд өөрийнхөө амьдралыг сайжруулах, мөнгийг сайжруулах, орлогоо сайжруулах, амжилтанд хүрэх нэг ч гэсэн мэдлэг мэдээлтгүнтэй тус болсон бол өнөөдөр миний цаг цаваа зарцуулсны буян хишиг ач гавья гарч ийна гэсэн үг. За ингээ өнөөдөр тодорхой хэмжээний цаг зав зарцуулаад та нартаа ингээд мэдлэг мэдээлтгүний хуваалцъя гэж бодсон. За 11 сар гарч ийн 11 сар дуусгах гэж байна. Тийм учраас би ер нь бол одоо өнөөдөр оройн цагуудаар ингээд орой болгон лайв хийнэ. Яагаад гэвэл нэг жилийн сүүлийн мөчлөг нэг жилийг бид нар ухтах гэж байна. Ирэх оноос өмнө нэлээ олон энергийн задаргаануудаа хийчихье. Эрдэм мэдлэгээ нэмчихье. Мэдлэг одоо мэдгэдэгхэн буюу энергийнхаа урсгалыг шинчилчихье. Тэгээд ирэх жил рүүгээ орохдоо бүр гоё те одоо шинэ энергитэй, шинэ итгэлтэй, шинэ төлөвлөгөө, шинэ зорилготойгоор орцгоё гэж бодоод та нартай ингээд орой болгон лайв хийю гэж бодож байгаа. За энэ лайвхаа дашрамд та нартай бас сануулж хэлэх зүйл маань 2026 оны тэргэл сарны нууц группийн бүртгэл явагдаж байгаа. 11 сард хаагдсан шүү. Одоо 10 хоног бүртгэлээ авч байгаа шүү. Энэ 10 хоногт та залбирч сурыг гэвэл мөргөж сурыг. Нас орсон бүх өвөг дээдсүүдтэй харсан хараагүй уулз уулзаагүй хамааралгүйгээр тэд нартэй өвөг дээдсүүдтэй эдээ бодоо өргөж тахлын тавиг өргөж мөргөл залбирал хий гэвэл те. За мөн нөгөө тэр сарынхаа энергийг цэвэрлж сурыг гэвэл тэр сар багштайгаа бясалгаж сурыг гэвэл сарын нэг л өдөр өөртөө зарцуулаад өвөг дээдтэй зарцуулаад дэлхийн ертөнцийн өөрийнхөө одоо нэг өсрэл цаг гарan болд юм да цаг гарan 2 цаг болдیں۔ Сарын нэг л 2хан цагийг бид нар кино үзээл сууж лээдэг, хэрэггүй ховж үзээл сууж лээдэг, юу ч хийхгүй хийцгүүрэл 2 цаг үргэлжил лээдэг тий. Гэтэл тэр нэг одоо хугацаагаа гоё үг дээдсүүдтэй зарцуулж үзье, залбирч мөргөж үзье, за мөн нар сарандаа хүндэтгэл үзүүлж үзье, бясалгал хийж үзье. Нас барсан миний аавын талын, ээжийн талын энэ үг дээдсүүдтэй бас нэг өөр хэм сэтгэлийн энерги явуулж үзье. Энерги нь дутцсан, доод төрөл төрсэн, одоо зорилгоо биелүүлж чадаагүй, энерги ирчим хайр инэрл хэрэгтэй байгаа энергиудээ үг дээдсүүдийнхээ энергийг тэнгэрт одуулж аврал одуулъя гэж бодож байгаа бол 2026 оны миний тэргэл сарны нууц групп бүртгүүлээрээ төлбөр нь 71,000 төгрөг байгаа. Нэг жилийн төлбөр байгаа. Нэг жил 12 удаа 12 сар бид нар одоо залбирал мөргөл хийж эдээ бодоо өргөж ингэж явах нэ. За энэ нэг шин содон мэдээлэл тайлбарлаад хэлэх мэдээлэл байгаа. За өөр чинь за би маргаашнаас эхлэн орой болгон лайв хийнэ. За хизээ завгүй хизээ ажилтаа хизээ чадахгүй байна. Тэрийгээ бол мэдэхгүй ямар ч байсан би орой үзлэгээ дуусчаа та нартаа орой болгон энергийн нэг юм задаргаатай яг өнөөдөр шиг нэг сэдв барьж аваад тэр сэдв дээрээ сайхан ингээд товч тодорхой тайлбарлаж өгөөд ингээд энэ оныг гоё ирч хүчтэй буюу нэлээ олон мэдлэгийн энергийн задаргаатай хэдүүлээ үдэж одоо ухтаж энэ 2025 онд баярлаж талархаж ингэж явуулъя. Миний зүгээс хийж чадах зүйл ерөөсөө энэ энергийн задаргааг тайлж өгөх, далд тухамсрын сүнслэг мэдлэгийг талаас нь ярьж тайлбарлаж өгөх, хүний мэдэхгүй эргэлзэж одоо гайхсан зүйлийг энэ гайхшрлыг нь өөрийнхөө олж мэдсэн зүгээс бас жоохон ч гэсэн нэмэр болох те ийм л зүйл хийж чадах учраас би өөрөө нэг хийж чадах зүйлийг хийж байна. За тэгээд маш олон гоё шин тарины дуулууд гарах гад бэлэн болж байна. Та нар маань гоё төвчээр тахандаа шин тарины дуулуудаа сонсож энерги гэрчмээ одоо бас өсгөж байгаарай. За өөр тийм бас нэг маш гоё зүйл би гаргах гэж байгаа. За тэрийг гаргасан өнөө тайлбарлая да тий. За ингээд үг олдож өхөр холдлоо сайхан амарцгаагаарай. Баярлалаа. Хайртай шүү. Энэ лайв бичлэг миний YouTube хуудсанд орно. YouTube-ийг мань дагдаг, үздэг бүх хүмүүс мань дараа нөхөө сонсоорой. Нөхөө сонсоод сэтгэгдлээ хуваалцаж байгаарай. Яагаад вэ гэвэл та нарын маань одоо сэтгэгдэл бичсэн комментоор би өөрөө тэжээгдэж энэ зүйлээ хийсэн нь болж, цаг гаргасан нь болж, төвчээр заасан нь болж гэдэг юм сэтгэлийн мэдлэг энерги авдаг байгаа. Өглөг авдаг байгаа шүү. Авраад үзүүлмээр байна гэсэн байна. Цаг аваад үзүүлнэ. Эх 7 одоо ч бараг 5 дахь өдрийнх маргаашийн цаг дүүрсэн бах. Эх 7 оны цагууд л одоо сол байгаа ах та. За тэгээд та нартай амжилт хүсье. Саяны бичсэн одоо хэлсэн 3 зүйл дээр мөнгөнийхөө бас зохицуултыг хийх гэж хичээгээрээ үйлдэл болгоорой. Тарны
Таны тарныг бол өдөр болгон сонсож байгаа шүү гэсэн байна. Баярлалаа. Энэ Бомбон Diamond гэдэг хаягтай хүн байна. Миний тарныг дуулын талаар ингэ сэтгэл юу комент чиж өгдөө. Эсвэл баг бүр мэддэг болоод байна. Баярлалаа. Гэлала багштай сайн хамраарай. Хайртай шүү багшаа гэсэн байна. Хайртай шүү. Баярлалаа. Сайн хамраарай. Хайртай шүү багшаа гэсэн байна. Хайртай шүү. Гоё өгшөө те. Би бидээ хайртай шүү. Хайртай шүү чамдаа. Хайртай шүү багштай. Хайртай шүү. Одоо ханичльтай гэл ингээл хэлэхээр бүр нэг юм гоё. Миний нэг хамгийн их сонсох тартай. Миний шинэ хайртай шүү ханаа, надын шинэ хайртай шүү ханаа, надаа яг одоо хайртай шүү гэж хэлгээл эргэн тойрондоо хүмүүс өөр дарамтлцдаг шүү дээ. За ингээ сайхан амарцаагаарай. Хайртай шүү, баяртай.